He's an old truth can make him mute. Doesn't make you wiser, doesn't make you stronger, doesn't make you live a little bit. What are you doing? Doesn't make you wiser, doesn't make you stronger, doesn't make you live a little bit. What are you doing? Завтра буусан. Phuket Airport гоё харагдчихээн. Саасан байна. За 30-аас ирсэн одоо 100 руу гарыг. Hi guys. За шинэ бичлэгтэй дартай морил. За энэ удаагийн бичлэг аяллаа бичлэг байгаа. Тэгээд яг одоо бид хоёр Таиландын Phuket байна. Тэгээ өчтөр ирсэн байж юм. Өчтөр тэгээд нислэг маань нэлээд Сонжирсан. Чоноор дамжсан болохоор нэлээд орой бууд юм байна Phuket-д. Тийм тэгээ буудалтаа бүр орой ирээд галс хоол идчихэд унтцсан. Тэгээд энэ удаагийн аялал айгу спешиал аялал байгаа. Ягаад тэгэхээр бид хоёр энэ Таиландд байх хугацаанд бүх одоо бид хоёрын бууж байгаа буудал, хийж байгаа activity, хоолны газар энэ бүгднийг ерөөсө Таиландын аяллаа газраас бүгднийг recommend хийсэн. Тэгээд яг ер нь ингээ аялах юм бол тус газар амьдардаг хүмүүс айгу гоё газар recommend хийдэж штэ тий. Тэгээд ер нь өмнө нь Phuket ирэхдээ бид хоёр хизээч ингээ явж байгаагүй хэсгүүдээрээ шин газраар явж үзүүлнэ. Тэгээд ойр ойрхон бас буудлаа солино. Тэгээд та нартай бүгднийг гоё туур хийж үзүүлнэ. Тийм. Одоо болохоор яг энэ Phuket-ийн яг west хэсэгт байгаа. East хэсэгт өмнө нь болохоор бид нэр Patong west хэсэгт байсан болохоор тийм Patong beach area дандаа буудаг байсан. Тэгээд энэ болохоор Patongоос цагийн зайтай. Тэгээд энэ буудлын нэр нь яг энэ гар чинь Como Point Yamu гэдэг бүр амар гоё luxury бүр үнэхээр үгээр хэлэхээ аргагүй бүр амар гоё буудал байна. Тэгээд удахгүй бас буудлынхаа туурыг үзүүлээ те. Hello housekeeping. за Рум туурыг үзүүлээ. Бараг. За энэ орч ирэнгүүт үүд байгаа. Энд чинь нэг юм тустай нөөлтэй. Өнгөн амар. За тгий шат. За ишаа. сайн уу. Ишаа том өрөөний хэсэг буюу living area. За ишээ рүү бод dining area. За ишээ mini bar байгаа. Coffee machine, espresso. За ишээ орон ишээ энд аягүй гоё хэсэг байна. Энэ master washroom. За байна. Чиний бас нэг тустай нөлтөө. За. Чиний дүштэй. Оо за. Шкафны хэсэг буюу чемодааны хэсэг байгаа. Тэгээд нааш ийшээ яваарай. Ийшээгээ унтлахын өрөө. Унтлахын өрөөлд угаад хэртлээрээ бас орж ирж болдог. За тэгээд энэ болохоор пүүлтэй suite байгаа. Тэгээд хамгийн гоё хэсэг нь Private
бид нар буудлаасаа гараад ирсэн. Энэ айгүй хөрхөн Good Forest гэдэг газар ланч хийсэн. Ийм кейк бэлгэлсэн. Тэгээд одоо дараагийн хэсэг рүү явах чинь болохоор бид нар zipline-ыг хийн. Тэгээд zipline-ыг хэрвээ мэдгүй ах юм бол ингээд олсноос дүүжлэгдээд ингэж нөө Монгол тэрэлжээд байдаг шүү дээ. Тэрнгээр Монголын хүүхдээ яадаг. Тийм. Тиммар явах гэж байна. Let's go. За бид нөгөө нэг zipline-ийн газар ирсэн. Тэгээ би сайн хойдлын ой модон донд ирчлээ. Тэгээ хойдлын 0 орсон чи аюу амир юу юм бэ? Ганцаараа 0 ороод гүрэл мөрөл те том лизард эдэр байж явах гэдэг тийм юм байна. Гүрэлтэй юм шүү 0 нь. Яахгүй. За одоо тэгээ zipline-аараа өнөдөр анх удаа дагуулах гэж байна. Нэр ширэнгэн дунд байснаа зүгээр 0 боловсон 0 байждаг нас. Тэгээд ер нь бол ингээд ажил жуулчлалаар ингээд хөнгө болдог улс бол харахгүй л дээ. Манай Монгол тэгээд энээсээ суралцаад боловсон 0 энэ хөдөө орнд төвчих юм бол бас зүгээр л байна да. За zipline-га хийгээд дууссан. Нийт 8 юмар явсан. Тэгээд ер нь бол амар бүхэл өдөр авт юм байна. Амар нэг бас амар биш. Ер нь бол гайгүй. Нэг заавал туршиж үзээрэй. Тэгээд дэш 10 минут болох ч 7 замаар бууд юм байна. Тэгээд сая та нар харсан баг тий. Тэгээд одоо орой хоол идчихээ буудлаа боллоо. 뭐 좋았어요. Cheers. Cheers. Энэ хоол идээ дуусчлаа. Амар олон төрлийн дэш амссан. Бүгдээрээ ер нь амар гоё юм байна. Тэгээд 30-аад жил болж байгаа. Нэг ч засвар хийгээгүй яг тийм аутентик хуучнараа байгаа нь амар таалагдлаа тий. Яг энэ Тайланд амтыг амсмаар дэш ирээрээ хамгийн ер нь олдортой газар гинэ. Тэгээд айгүй боломжтой. Яг day 2 in Phuket. Нөгөө нэг гой буудлаасаа check out хийж гин. Тэгээд дараагийн буудлал руу явна. Тэгээд тэрнээс өмнө маш гоё юм хийх чад. Тэрний юу юм Thai box хичээлэн. Тэгээд энийг хараа. Түрүү жил Phuket-ээс авчихсан шортоо ашиглах нь. Тэгээд бүр энд үүдэг хамгийн том яг бэлтгэл хийдэг Thai box дээр очиж бэлтгэл хийн. Бүр олон жилийн өмнө нэлээд ахта Солонгос багш нар хичээлж ирсэн. Тэгээд юу мартцсан баг. I'm so excited. Let's go.
Баяртай гоё хотел минь. Бай. Bang elbow, bang mà, wap, yep, wap, wap, up, bang, elbow, bang, turn, elbow, bang, yep, bang mà, bang, come on, wap, two, yep, yep, knee, bang elbow, bang the side, bang. Okay, we are 10 months. Өстой гоё юм байна. Ер нь сонирхохоор юм байна. Анх удаа ижилээ. Хөлс амар гадчлуулт юм байна. Амар сонирхолтой. За тай боксер хичээлж үзлээ. Нэг цаг хичээллээ. Тийм. Шууд private class-ууд авч болт юм байна. Тэгээ группээр авч болт юм байна. Тэгээд нэг цагийн ер нь бол тийм 700 бат гэдэг юм байна. Тийм. Тэгээд маш гоё бие халаалт хийгээ бүгдэнд нэг нэгээр нь техникийн заагаад тэгээ дараа нь ингээд pair хамтрагч болгож жагаад хийдэг. Тэгээд хөлс маш гадчлуулт юм байна. Ер нь бол амар таалагдлаа. Би бас зарим юм нэлээ мартчихаж гэхдээ амар гоё. Гэхдээ амар хурдан ядарч байгаа. Тийм. 10 минут хийгээл баг хөлс гараал ядраал. Тэгээд би тэр төвчөр шаардсан гоё. Тийм. Тэгээд бид нар хоолоо бишээ. Бэлтгэл хийчээд шууд ийшээ Three Monkeys гээд бас алдартай туристуудын ирдэг юун дээр ресторан дээр хоол идсэн. Одоо тэгээ шууд хоолоо бас одоо яг одоо харуулъя. За тэгээд одоо нэг буудлын руугаа. Тийм. Одоо энэ буудлын болохоор нэлээд төв хэсэгтэй байгаа. Буудлын дээр очиод болцсон. Юу яцхан guys. Бид буудлаас солиод Marriott Phuket гэдэг Old Town-ыг төвдөн байдаг буудлд ирсэн байж гин. Тийм Marriott бид анх удаа болж байгаа. Маш гоё, бүр амар гоё цэвэрхэн гоё буудлаа. Интерьер нэг гоё. Тэгээд бид энд болохоор 2 хонж байгаа. Тэгээд энд байх хугацаанд Old Town-аар явж бас та нарт сан сайхан үзүүлнэ. Өмнө Phuket ирэхдээ энэ Old Town-ы одоо food street энэ нэрс үзүүлж яваагүй мэлээ бас night market гэж байдаг гэсэн. Тэгээд маргааш болохоор Coral гэдэг island руу завэр team аялал хийх юм. Тэгээд одоо унаа болохоор нэг гоё жижиг unboxing хийх. Тийм нөө Samyang Group-ийнхаа vegan brand-ийн эхний unboxing-ийг том утгагүй үзүүлье. 23 оны анхны бэлэг гэрсэн байна. Тэрийг гоё хамтдаа задлалцгаая. Боксын дотор маань какао сэхний серум орсон байна. Ки дээрээ. За мөн about me-ийн какаогийн тоning pad орсон байна. Мөн какаогийн peeling pad орсон байна. За тийм нэмэлтээр about me доторх үе media answer-ийн маань stick орсон байна. Тэгээд та нартай хэлжсэн about me brand маань vegan brand. Тэгээд одоо жишээ нь сав нь болохоор дандаа сав баглаа бодлоо чихрийн шингээс гаргадаг. Ерөөсөө мод энэ төр тайрдаггүй. Тэгээд дээрх нь бичсэн принт нь болохоор шошоор гаргаж авсан принттэй. Тэгэхээр бас байгальд илдэг гэсэн. За тэгээд яг одоо энэ миний урд байгаа цуврал болохоор какао гэж цуврал байгаа. Тэгээд какао маань юу вэ гэхээр Австралид ургадаг тийм жимс байгаа. Тэгээд тэр Австралид ургадаг энэ какао гэдэг зүйл нь юу вэ гэхээр маш их витамин С агуулдаг. Витамин С агуулахдаа бүр
жүржийн төрлийн одоо оранж, киви гих зэрэг жимснээс бүр 62 дахин их витамин C агуулдаг. Тэгээ сүүлийн үед бид нар хүний нүүрэнд витамин C хэрэгтэйг ерөнхийдөө бүгдээрээ мэддэг болсон. Дотор антиоксиданттай, арсыг цайруулах тийм нөсөө тол байрлах тийм давуу талтай. За тэгээд би болохоор өнөөдөр шууд энэ какао сэхний серум дээр өнөөдөр анхаарлаа хандуулъя. Тэгээд хамгийн анхаарал татж байгаа нь юу вэ гэхээр бүх зааврын монголоор ингээд хэвлэлцэн бүх юм монголоор өчсөн болохоор манай монголын хэрэглэгчдийг зориулж хийсэн маш таалагдчих байгаа хгүй. За тэг бүгдээрээ задлцгаая. Дотор маань ягаад ийм 2-3 юм байгаа вэ гэхээр ийм багцуулгоод заавартай ерөөдөө энэ хоёр нь бэлэг гэж ойлгож болно. Тэг яг одоо сэлдээ ингээд 80-аар зарагдж байгаа юм билэ. Дангаар серум авах юм бол бас таалагдж байгаа. За тэгээд серумны давуу талыг хэлье. Ерөнхийдөө витамин C-тэй серум ямар давуу талтай вэ гэхээр ерөнхийдөө нүүрэн дээрх нөсөө толбыг багасгаад, dark spot-ыг багасгаад ерөнхийдөө нүүрний өмгийг сэргээж цайруулна гэсэн үг. Тэгээд витамин C-ний оролт нь маш өндөр хэрнээ арьсанд бас маш зөөлхөн гэсэн. Тэгээд тийм болохоор би dark spot серумыг хэрэглэхэд тэгсэн яадаг гэж байна. Яг тэгэхээр би түрүү жил энэчнээ нэг жижигхэн нөсөөтэй болсон нэг цэг. Тэгээд тэрийг одоо арилгана зөвхөн нөсөөтэй хэсэгт дэрэж төрхөж болно. Эсвэл бол нүүрэн дээрээ нэлэвхүүдэж төрхөж болно. Өглөө оройд. За эхний сэтгэл арьсан дээрээ төрхөж үзсэн чинь нэгдүгээр ямар ч өнөргүй тэгээд арьсан дээр маш хурдан шингэдэг ямар нэгэн наалдамхай тийм бүтэц байхгүй байгаа маш их таалагдчихж байна. Тэгээд энийг тууштай хэрэглээд та нартайгаа бошоохонгоо ревю хүргэхийг гэсэн яадаг хүлээж байна. Тэгээд та нар туршаад үзээрэй. Яг энэ видеоны доор description дээр хаанаас авч болоо, хаана байрлаж байгаа дэлгүүрүүдийн хаяг байршлуудыг бүгдийг оруулчихна. За, сүүний unboxing ямар байна? Серум нь ямар байна? Өшөө гойгоо мэдээллийг тэгээд утгагүй сторигоороос хүргэнэ. Инстаграмыг дагаарай. За одоо бид хоёр болохоор хөтөлжийнхаа пул руу гарч үзье гэж бодлоо. Тэгээд маш гоё нартай халуун өдөр байна. Тэ пул тохиромжтой. Жоохон байж байгаад тэгээд энэ аяараа гарах гэж бодлоо. За хамтдаа пул ор. Маркет зөвхөн сандыг гардаг гэсэн тийм. On prendra pas la rue de Mars-Rio. On prend la rue en arrière ou celle-là. Энэ бүр би Courtyard туристуудыг энд ингэж сонсдог гэж мэдсэн юм ямар юм бэ?
За нэг сонирхолтой зүйл хэлэхэд нэг ийм харуус ингээд энэ далаа руу хаяхаар энэ нэг загснууд нь шууд иддэг гэсэн. Одоо хамтдаа үзье. Ёо ямар амар хурд идэх юм бэ? Завтай ажиллалаас дуусаад буудалд ирсэн. Тэгээд нарууд нилийн өтөрчин байсан болохоор арьсаа цэвэрлээд нөгөө ботмигийнхаа энэ toning pad байгаа. Энэгээрээ цэвэрлээд тайшруулж байна. Какатуситэй. Feeling so good. Энийг бас нөгөө цэвэрлэсний дараагаас гадна нүур бодохын өмнө ингээ маск болгоод тавьчихсан болно. Тэг маргааш аягүй бас учраас өнөөдөр ихт нүрээ цэвэрлээд ихт амарнаа. Marriott-аас check out хийсэн. Одоо дараагийн спот нэр хөөх газар явж байна. Бид заануудтай шавартай спанд ороод заантай хамт усан дор. Тийм, ер нь гэхдээ заамаа ерөөсөө унахгүй хамт ингээд зөв эрхлүүлж шаварт орж тоглолдог гэсэн. Зааны спан дээр хүрээд ирлээ. Гаднаа юм кофе шоптай юм байна. Энэ хин бэ? Энэ бол ууна. Тэр хин бэ? Аль Тэр бол ууна. Wash your hands. Yeah. Coffee you will ever take is with the food. Okay? No food, no selfie. банана унгачуул авч болохгүй гинэ. Тэгээд ингэж барьж болохгүй гэсэн. If it's like this, you can give all of it. They can have the whole nap. Okay? It's this way. There. За Ягаад ингэ заантай спа гэсэн ойлгомжтой юм тий. тийм энэ шавраар ингэж биеийн ингэж норгоод тэгэхээр ингэж арьсныхаа бүрээд температурт нь аюу сайн гинэ. Заанд аюу сайн. Тэгээд эхлээд баахан шавар цацж байгаа. Сүүлдээ энэ шавартай усаараа шавраа унгаад юм байна. Тэгээд хажууд нь маш их зааварчилгаа өгдөг хүмүүстэй. Тэгээд зөв буруу хийж байгааг нь заагаад. Тэгээ энэ маадыг арьсандаа төрхөл хүний арьсан тас аягүй сайн гэсэн. За одоо усанд орж хөрх ингэ дагаа алхачих тийм байна уу. Нүдийн үрээ тэгвэл адуулваач. Одоо юу нэг Монголд бас юу шүү дээ орой морой явж тий. Бодолны хүн гараад ирлээ заа. Ой, юм аа гэхээр заа. Нөө нэг мултай бокст явдсан юм чи яах юм бэ тий. Өртөө авлаа. Инж жагаад